За өнгөрсөн 2018 оны 11 сард ашиглалтанд орсон 5 толгой түлш компани сайжруулсан түлшний үйлдвэр одоогийн нөхцөл байдлаар жилдээ 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийслэлийн 202 мянган гэр хорооллын өрхийн сайжруулсан түлшээр бүрэн хангахын тулд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж жилдээ 600 мянган тонн түлш үйлдвэрлэдэг хүчин чадалтай болгон өргөгдөх юм. За харин өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 40 гаруй мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. За түлшний үйлдвэрийн явц ямар байгаатай байгаль орчин аялал жуулчлалын сайд орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Цэрэнбат, зам тээвэр хөгжлийн дэд сайд Халтар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийг гишүүд бусад төлөөлөгчдийн хамтаар танилцсан юм а. За энэ үеэр Цэрэнбат сайд холбогдох хүмүүст хугацаатай үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн үйлдвэр гарсан хүндрэлүүд цаашид ямархан хэмжээний асуудлуудыг шийдвэл бид төлөвлөсөн хэмжээндээ сайжруулсан үйлдвэрлэхэ гэдэг асуудлуудыг ингээд ярилцаад явж байна. За эхний ээлжинд тулгараад байгаа нь сая зам тээврийн хөгжлийн дэд сайд Халтар сайтайгаа яриад 5 толгоогоос Улаанбаатар хот руу ижих тээврийн зохицуулалтын дээр нь хийгдэх зарим нэг шаардлагуудыг нь тусгайлан энэ тээврийн компаниудад жоохон боломж олгох, тасалдахгүй байлгах, аюулгүй нөөц үүсгэх, мөн дундын талбай бий болгож байгаа энэ ажлыг шуурхайлах гэдэг үүрэг даалгавар өглөө. Мөн компани та бүгд харж байгаа энэ өөрсдийнх нь үйлдвэрлэсэн хэмжээнд үндсэн талбайн дээр бол дүүрсэн байна. Хийсэн ажил нь бидний ажил бас багч гэсэн урагшилж явж байна. Энийг цаашдаа 150 мянган тонны үйлдвэрлэлд хүртэл хадгалах байсаар агуулгыг энэ богино хугацаанд Улаанбаатарын хоттой хамт шийдэх. Тэдний дараагаар ард иргэдэд борлуулах ажлаа эрчимжүүлэе гэж ярьж тохирлоо. Сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ 5 толгойн дэлхийн стандартын коксчин нүүрсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. За ингэхдээ түүхийн нүүрсийн тээвэрлэл дээр анхаарал хандуулж тээврийн компани иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд энэ түүхийн нүүрсийг хориглохтой холбогдуулаад 5 толгой түлш компаниас нөөцлөлтийг зохион байгуулж байна. За нөөцлөлтийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна. За өнөөдрийн хэмжээнд бол 40 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлээд бэлтгэсэн байгаа. Энэ цаашаага дор хажууд 400 мянган тонн байж ич Улаанбаатар хотын гэр хорооллыг дутагдахгүйгээр хангах ийм заашгүй шаардлага байна. Энэ дээр бол хүч тавьж ажиллаж байна. За энэтэй зэрэгцүүлээд нөөцлөлт маш ихээр үйлдвэрлэж байгаатай холбогдуулаад нөөцлөлт хадгалтын асуудлууд бол бас хүндрэлтэй байгаа. Энэ дээр бол хид хидийн шийдлүүд гаргаад өнөөдөр бол Цэрэнбат сайд бол газар дээр нь ажиллаж байгаа. Гэхдээ энэ нөөцлөлтийг бол айлуудын хашаанд энэ зунаас эхэлж буулгах. За дээрэс нь борлуулалтын цэгүүдийг битүү хэлбэрээр байгуулах ийм заашгүй шаардлагууд байна. Хамгийн гол нь үйлдвэрлэл явж байгаа. Нөөцлөлт хадгалтын дээр бол хүндрэлүүд тулгарч байна гэсэн. Тийм тээвэрлэлт бол жигд явж байна. За гэхдээ мэдээж асуудлууд бол байгаа. Энэ тээвэрлэлтийн өмнө говьос Улаанбаатар хүртэл сайжруулсан юм эрчим хүчний өндөр илчлэгтэй энэ нөөцийг тээж авчрах асуудлууд бол өнөөдрийн хувьд бол явж байна. Гэхдээ мэдээж энэ налахын зам хаагдан цаашлаад бас стандарт тонн хэмжээ өөрчлөлтөд холбогдуулаад бол хүндрэлүүд гарч байгаа. Гэхдээ бол тээвэр бол явж байна. Эрх хөвлийн хувьд нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш төлж агаарын бохирдол тэр хэмжээгээр буурна гэж тооцож байгаа. Тиймээс өвлийн бэлтгэл ажил хангаж түлшний эрэлт нийлүүлэлтийг ханган нөөцөө бэлтгэх нь нэн тэрүүний ажил болоод байгаа юм.